Сайн уу манайхаа энэ удаагийн ярих кино бол 2019 онд гарсан Polar гэх сонирхолтой киногээр зөвхөр бэлтлээ. Майкл бол Джон Уик шиг л нэгэн. Гэхдээ арай сууг хөлсний алуурчин баян бачка. Тэрээр Синди гэх нэгэн хот хүүхэнтэй зугаацж байтал хэсэг хүмүүс ирж түүнийг ангуучилж эхэлнэ. Тэрээр амралтын байдалтай байх үед нь мэрэгшсэн хідэн хөлсний алуурчид түүнийг цааш нь харуулна. Яасан бэ гэхээр хөлсний алуурчин ажлаа дуусгасны дараа дахиалагч бачка нь мөнгө төлөхгүй хөлсний алуурчингаа цааш нь харуулдаг нэг тийм үвайгүй нөхөр юм. За энэ хэрэн бол манай Дункан. Джон Уикээс ч ахтар тийм догшин ширүүн бас баян. Дункан нэмжид бие үзүүлээд хариугаа автал тиймч сайнгүй байгааг хэлнэ. Тэрээр ажил дээр ирж тэтгэвртэй гарч байгаа тухайгаа хэлж 2-7 хоногийн дараа ажлаасаа гарах гэж байгаагаа түнд хэлнэ. Тэтгэврийн $8 сая авахаар гэрээ хийв. Өдөлгүй Дункан руу нэг хүн залгасан Vivian гих бас нэгэн хөлсний алуурчин. Гэхдээ алуурчин хийхээ болоод удаж байгаа менежер энтер хийдэг хүүхэн залгаж ажлын санал байна. Түүнтэй уулзмаар байгаагаа түнд хэлнэ. Дунканч түүнтэй уулзахад за явахаас өмнө үнийг гэлс хийгээд үггээд түнд ажлын материал өгнө. Ажлаа дуусгахаар ч 1 саяг дансруучин хийчнэ гэж хэлэхэд Дункан тэтгэврт гарч байгаагаа түнд хэлнэ. Орхиж яв. Vivian түүний босс болох ноён Платтай ирж уулзсан. Дункан ажлын санал хүлээж аваагүйг түнд хэлнэ. Платын цаад санаа түүнийг ажлаа хийж дуусгасны дараа цааш нь харуулах төлөвлөгөөтэй байлаа. Тэрээр гэрээ дууссан болон тэтгэврт гарч байгаа бачка нарын мөнгөний өгөхгүй шууд л цааш нь харуулдаг новшийн нэг нь. Vivian түнд хандан Дункан бол өөршөө түүний гэрээний мөнгөний өгөх хэрэгтэй. Тэгэхгүй бол тэр бидэн дээр ирнэ. Тэр бол Джон Уикээс ч аюултай нэгэн хэмээн түнд хэлнэ. Плат түүний ажлын хөлсийг 2 дахин нэм $2 сая болгоод урдчилгаа 1 сая өгөөд ажлаа дуусгасны дараа 1 сая төлөхөөр тохир гэж түнд хэлнэ. Түүний хэлснийг Дункан дамжуулна. Дунканч ажлаа хийхээр болов. Дунканч түүнд өгсөн мэдээллийн дагуу ажлаа хийж байхдаа өөрийнх нь хувийн мэдээлэл тэнд байгааг олж мэднэ. Байг устгасны дараа зургийг авч Vivian руу залгаж ажил хийхийг төвшөж байгаагаа түүнд хэлнэ. Урдчилгааг шилжүүлэхийг хүснэ. Энэ үед Дункан аль хэдийн ажлаа дуусгасан тул урдчилгаа 1 сая ирлээ. Түүний зургийг дарж явуулна. Дункан түн данд нь даалгавар биелсэн. Үлдэгдэл 1 сая 24 цагийн дотор хийхийг хэлэх үед Vivian гайхсан хүн айсан байдалтай байлаа. Vivian Blood руу ярьж бай устсан мөнгө Дунканы үлдэгдэл ажлын хөлсийг 24 цагийн дотор шилжүүлэх хэрэгтэйг түнд хэлнэ. Blood гэж новшийн нөхөр юу гэж мөнгөний шууд шилжүүлэх үү? Хөлсний алуурчдын бага түн рүү явуулж Дунканыг устгах даалгавар өгнө. Энэ үед Дункан алужээ ажлаа дуусгаад лагер дээр ирээд цасгаа цэвэрлэнгээ хөр шалийнхаа эмэгтэй харсан шигээ амарч байлаа. Дункан хөр шалийн эмэгтэй Камилаг дэлгүүр ороход нь ч мөн дагастай. Эр хүний 13 мэхий ашиглан Камилатай уулзсан кофе уунгаа ярилцж суун. Камилаг өөрийн болгохын тулд бүхий зүйлийг хийн. Буугаар яаж уутахыг түнд зааж өгнө. Камила гэр бүлийнхнийгээ хөлсний алуурчинд алдсан тухай хэлж үүнд ихээхэн шаналж байгааг түнд хэлэхэд Дункан түүний нүднээс уур хилэн өшөө хорслоор дүүрэн байгааг олж анзаарна. Латины уулсан хөлснийх нь Дунканы араас түүнийг хайж туслахаас нь хаана байгааг асуухад хаана юу хийж байгааг нь мэдэхгүй гэдгээ түнд хэлнэ. Тэд Дунканы араас хайж явсаар хаана байгааг нь олж ирнэ. Дункан дэлгүүр орчхоод харих замд нэгэн хүүхэн зам дээр машин нэвтэрсэн байдалтай зогсон. Дунканаас тусламж гуйна. Дункан түүнийг гэртээ авч ирнэ. Халуухан хүүхэн түүнтэй өөр зүйл хийхийг хүснэ. Дункан эр хүний мойн түүнийг таашааж байтал гинэтл буу дуугарч гинэтл буудахад Дункан бултаж Синди оногдов. Синди түүнийг байршлыг хэлэхэд Дункан түүнийг тэдний нэг гэдгийг мэднэ. Түүнийг хөнөөнө. Дункан ч мэрэгжлийг болохоорч тэр юм хэлбэрхаа нөхцөл байдлыг гартаа авч тэднийг ангуучилж эхэлнэ. Мэргэн буудагчийг алж байшин дотор байгаа хэдийг нэг нэгээр нь унгав. Дункан Камилаг байхгүй байгааг мэдэрч түүний араас яв. Энэ үед Платины явуулсан багийнхан бүгд амир өгцөн. Мөн Дункан түүн рүү ирж яваад айж төгссөн байдалтай байна. Vivian түнданд нь би чамд хэлсэн шүү дээ. Дункан бол хараал эцэн Джон Уикээс жахтар. Огшин ширүүн тэр бол номер 1 хөлсний алуурчин гэж түнд хэлнэ. Дункан хуучны анд партертай уулзахад Плат бол адгийн ноошд төрийн мөнгө өгдөггүй бла 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 гэж хэлнэ. Түүнтэй ярилцаж сурч байтал Дункан гинтл ухаан алдан унна. Партер чи харин өстө өөр новшин бачка уух юмд нь ухаан алдуулах юм хийчихсэн байлаа. Манай хүн ухаан ороход дүүжлэгдсэн байдалтай. Плат түүний урд зогсож байгааг олж харна.
Влад Дунканыг тарчлаан зовооно. Түүний зүүнүүдийг хараагүй болгож түүнийг тамлана. Удалгүй Дункан ухаанд орж хутгаар хүлээсээ тайлж Владийн хүмүүсийг ялаа шиг л алж хядна. Дункан зүхтаж гүүчийн найз болох Жасмины гэртэж түүнээс зэвсэг болон тусламж авахар болно. Дунканы бие дээрдэж тэрээр Вивиан руу залгана. Камилагаар солилцоо хийхийг хүсгээд Вивиан зөвшөөрнө. Влад юу гэж зүгээр л явуулах вэ? Бүх цэргүүдээ түүн рүү явуулна. Дункан мэрэгжлийн алуурчин болохоор бүгдийг нь ялаа шиг л бум удан хөнөөнө. Дункан Владийн байгаа газар ирж түүнийг яг л шүдэнд наалдсан хоолны үлдэгч шиг л толгойг нь тас завчин цонхор шиднэ. Дункан Камилаг олж түүнийг авч явна. Камила нэгэн зүйлийг олж мэдсэн түүний гэр бүлийг хөнөөсөн хүн нь Дункан. Түүнийг буутах гэхэд Дункан уучлалтгүй байна. Камила буутсан Дунканыг буудаагүй байлаа. Учир нь захиалагчийн хэн байсныг олж өшөөгөө авахыг хүсэж байгаагаа түүнд хэлж Дункан түүнд туслана. Хэрхэн буугаар буудах хүн алах талаар зааж байгаагаар кино төгснө. За энэ удаагийн кино таалагдсан бол та бүхэн subscribe-аар намайг дэмжээрэй. Баярлалаа.